Сүнс замчлагч нэгдүгээр хэсэг зохиолыг үздсэн хүн хэрдэн. Зуны өрн дулаан цаг дуусч намрын наалгаар өдрүүдтэй залгажээ. Нар буцаж иж дулаан нь харилсан тул цаанаа л нэг сэрүү татна. Модны навчис шаарлан унах нь хүмүүсийн сэтгэлд хөнгөн гүнэг төрүүлэм. Цаг хугацаа өдөр өнгөрөх тусам нар биднээс улам голдож халуун хайранж мэдрэгдэх юм болно. Нар буусан даруйдал сэрүү татаж үүдийн салхи газрам дааруулан үлээнэ. Хотын захын гэр хорооллын нэгэн дэлгүүрээс авсан зүйлийн энгэрийн халаасанд шургуулж энгэрийн хувин тэрсээр гэр хорооллын нарийнхан гудамжаар дээшгэн хөгсөв. Гашаа бүрийн дотроос уяатай ноход тасралтгүй төөн рүү хуцна. Авсан зүйлийн алгуулгач хүй гэж айхтан байн энгэрийн халаасыг тэмдэрж явсаар. Нэлээдэн хашааны хаалга өнгөрсөн дараа ногоон өнгийн будг нь урсаж өнгөн алдсан хашааны үдэнд тулан ирж хаалгыг нүдэв. Нүдэх зураг бээрсэн гаран халуун амьс хагааран дулаацуулж энгэрийн халаасыг шалгах хамардсангүй. Удсанчгүй хашаан доторх Монгол гэрийн хаалга онгойж зээж нүцгэн залуу гидсэн илсээр гарч ирсэн нь түүнийг додгошон орхийг даллан байгаад уцаж орж харагдав. Хашааны хаалгыг татаж үзвэл онгорхоо байлаа. Энгэрийн халаасыг дахин нэг тэмдэрж үзээд хаалгаар оров. Баг зэргийн сэрүүн салхинд бээрсэн гаран хооронд нүрсээр гэрд орвол гэрийн хомирд саяны залуу сууж байх ба зүүн орон дээр түүний эхнэр сууж харагдав. Эхнэртэй толгой дохин мэд мэдээд баруун орыг налан суув. Уг гэрийн гидэн залууг Генсэр гэдэг. Өдгөө 37 насыг шөргөж яваад залуу юм. Түүний эхнэрийг Сарнай гэх бөгөөд түүнээс 5 насаар дүү бүсгүй. Харин тэдний гэрд зочлон ирсэн залуу Дав гэдэг. Генсэртэй хаад нэг гудамд донхны амсаар мулталж байхдаа дотонсож зөөлдөн банк Генсэрийн дэрж уудаг болсон юм. Өнөөдөр ч бас тийм зорилгоор ирж. Генсэр ширээн дээрх янжуур дамхан амдан зууж асаах зуран. Жижигнэ. Шоодол ороод ирнэ үсттэй. Манайх ямар хашааныхан хаалгыг төгждөг биш. Тэгээд чи анх удаан хэрж байгаа биш дээ. Тэгэхэд давг өг дөгөөхөн энгэрийн халаасыг ухан шилтэй арих гарган урдаан тавив. Тэгх зуран Сарна бүсгүй түүн рүү эхлээд дургуун хөрсөн шинжтэй харахыг ажаад. Сарна. Миний найз өнөөдөр ортой байгаамаа да. Бороо өдрөн ирж өдөө гэж худлаа санаа зовсон шинжтэй хэлв. Генсэр Сарна руу харснаа гэрийн эзэнхэн найзтайгаа ганц хоёр юм хувааж явах мэдэл би байлгүй дээ. Чи хэлэлцээд байлгүй нэг аяга байдэр. Тэгэхэд Сарна чи хариу хэлсэнгүй босоод шүүгээ уудлан жижиг модон аяг гарган авч өгөв. Генсэр за айл уух гэж ирсэн юм уу? Харах гэж авч ирсэн юм уу? Гэж давхт өнөх аягийг өгөв. Давхч нүүрэндээ баярын мишэл тодорхойлсаар аягийг авч архиан задлан аяглав. Ойр зүрийн юм ярьсаар шилтэй архийг удалгүй яруулыг нь үзв. Генсэр ширээнд ороосон дахин нэг юм гаргаад давхт аяглахыг тушаав. Уусан зүйлтэн хоёулан нэлийн халжээ. Хүүхэн шухан амнаасан халь цохиулган ярьж байгтан давг. Сарнаж сайхан бүсгүй шүү. Айсан төлөв дараа. Би царай зөөсч өөлөх юмгүй. Чиж азтай дамшиг шүү. Гэж доохурхан инэхэд Генсэр давгууд нэг хараад зүүн орон дээр сууг Сарны хөлөг харцсан шилжүүлээд. Захан
Сайхан. Винчи харсан шүүлсэн гоожиж гүмэрэл сайхан. Гэж шүдцэн ууралсан өнгө аястай хэлэхэд давг түүнийг нь гадарлаж. Оо, нэр найз нь ажилтай гэдгийг саналлаа. Оройч болж байна. Ингээд явъя да. Гэсэр өшөөхөн грэс гарч одов. Гэнсэр тамхасан зуугаад уушхан дүүргэн хэд хүчтэй соржход. Авнаас нь гарч агард замхран алгуулах утааг нь харан суухтан. Да хоёр эдийн юм дотан сав. Бан харцан бэвэрүүгэн шидчихээд хөнгөн Мишель тодруулж. Энэ наригчин чамд надаас илүү санагдаад байна. Ямар байхад чинь өдий зэрэгтэн авч яваг би хэлмар таарай. Чи чинь юу яриад байна? Оосон эзнээ шингэж ядахгүй. Тэми юм ярих юм да минийх нь. Энэ давхтай чинь ярих нь битгий хэл. Харцаанч тогтоож харж байгаагүй. Тийм багт. Чи болсон хойно ардор гүгэвэз. Давх мөн новш. Надтай оох гэж биш. Чамтай уулзах гэж ирдэг байх нэ. Намайг тасалж хат. Зайхан байх гэсэн. Тийм ч амархан биш. Гэж өөртгөн ярих мэд хэлжгээд урд нь тавиадаг харагдаг угс архийг аван эгээтэл сууж байгаа мэд амаар нь залгилж гарав. Гэнсэр уусан үед эхлээд төлөв даруй болдог. Дээрээс нь сарнайд эхэл халамжтай нэгэн болдог байх. Гэтэл өнөөдөр нэг л өөр. Сарнайд эр нөхөр нь шал танихгүй нэгэн болсон мэт харагдана. Харин нарийн гудамжаар унжихнөө бэлдээгүй шахан давг инкрийн хум дэвэрсээр нөөрөнтэй Мишель тодруулсаар бууж байлаа. Яг л өөрийнхөө сансанд хүрсэн мэт баяртай нь аргагүй явна. Хоёр хөл дээр нь тогтож ядан тэнцвэрэн олон явах Гэнсэр нойлонхон үүдийг налан зогсов. Хоёр хөл юм хооч оочгаад зогтож өгөн багта. Арайч үгүй байлгүй дээ. Хэмээн би засахаар айд зогсоход сарнаагаас болсон. Тэр чамайг ийм болгоод байна. Гэхдээ түүний чихэн сонсогдов. Гэнсэр гайхах нь битгий хэл тэрхүү хоолойтой хариу ярина. Тийм ээ. Би түүнд бүхнэн зориулсан. Харин тэгээд энэ тийм ээ. Чи ингэж хичээж байхад муу эмэгтэй. Гэсэр өнөө хоолой хүүтэн зэрэг салхинд уусан бүдгэрнэ. Гэнсэр нойлоос гэрийн зүглэв. Хоёр хөлн газар онож ядан алхахтан эрүүл ухаанаач баргалдав. Гэртэн орж ирсэн даруйд нь сарны төрөг түшин авав. Минийх нь одоо унтаж ямар гээгтэн орлогон түшин ойр тулах гэхэд Гэнсэр намайг онтолж хат. Тэр давгрууган зайлах ночи. Тийм ч амархан чамайг яолно гэж бодож байна. Гээгтэн сарнагийн үснээс байхмит хатуу гараар нь зулгаж хажуу тийших нь даран унгаагаад. Одоо би чамд ингэдгэн харуулъя л да. Хоёр хөлөө чинь хуглаад надаас өөр нэг ширтээ туга мэддэг чинь нохоо тайчих гэж Гэнсэр амантан ойр өрхөн үгэлсээр сарны хөөдөгд хөв. Чи чинь юу яриад байна? Надад
чамаас өөр хүн харсан удаа байхгүй. Тийм байтал юунд ингэж хуурлана вэ? Гэсээр Сарнаж айсандаа Гэнсрээс холдон өгрөв. Гэнсрийн нүд нь бүрлцэж саруул ухаан нь сар хадгийг зүуд бүрэн эзэмдүүлж сарнин алга болж хот. Сарнин хэлсэн үг бүрийг сонсох бүрдэн илүү уур нөхөрч түүнийг үгийн муугар харааж багтан хар ажилд нухлагдж өдөр чирэг болсон гарааран хөөх юм уу туйхэн сарнаа бүсхийг нүдж харав. Хөөхий бүсхийн үг түүнд сонсогдох юм болжээ. Зөвхөн уур уцаар л түүнд мэдрэгдэнэ. Хэдэн хором ийм үйл явдал өнгөрснийг хинч таашгүй. Сая нэг Гэнсрийн ухаан балардаж хойшохон савн очив. Харанхуй ноёлог нэгэн шөнө. Аадны хуцаг нохоон чимээнээс өөр анирби гэр хорооллын нэгэн хашаанд болсон зүйлийг хинч сонсолгүй өнгөрөв. Өглөө болж нар өн даган явсаар анны толгойд ирэх үед Гэнсэр сэрв. Сарна. Энэ хөгшин нэг оох юм аваад ирдээ. Долгоо яг агарахна. Гэж нүдээ нэхээс өмнө хэлвэл хариу дуурсангүй. Нүрэн байдгаараа ар зайлгаж хоёр нүдэн арай гэж нэгэд өндөв. Тэрэн тойруулан харвал Сарна харагдсангүй. Уул нь түүнийг зэрхээс өмнө гэр орноо зэмцэлтэн цэвэрлж хэд. Түүнд халуун шүл зэрхэн төхүүлэн байдаг байсан атал өнөөдөр нэг л өрөв. Өчигдрөөрөө уусан архины шил хөглөрөн хэвдэх тамхины хайрцаг байх байдгаарн ширээн дээр хэвдэнэ. Энд чинь ачаав. Өчигдөр юу бололоо? Занагсэн толгой өвдөж байна. Шар тайлах юм байхгүй л хата. Эмийн өгүүлсээр гудамныхан дор байрлаг дэлгүр орохоор яаран гарав. Гадаа үлэлхэн зэрүүхэн салхи сэвэлзэнэ. Нэгэн гарч ирсэнтэн харамссаар хурдан халагсаар дэлгүр л оров. Зайгүй шахуу бараа өрсөн лангууны ур зогсох тархан шаравгай орж ирсэн Гэнсэр рүү анхаарлан хандуулж. Чи өчигдөр бас суугаа юу? Эмийн асуув. Харин тийм ээ. Үхэн. Дотор засах нэг юм өгөөч. Гэхэд өнөө хавгай арын лангуун дээрээ тавиад жижигхэн шилтэй ярих авсан. Эхлээд мөнгөнд л. Та хоёрын өөр дэндүү их болсон. Бараа материал чөхөө бололоо. Та нар мөнгөн өгч өгвөл бараа материалын татчихмаар л байх юм. За, дөрөн бараатай байж. Эдэн төгрөг дутвал гэж танд. Би 400 өргөч гэж. Эд хоногоос Сарна яриад өгч хөн. Айлвал да, ганцыг өгчих. Гэж урд нь сөгдөг шахуугүй. Өнөө хавга хэсэг муухай харан зогсоод нордон өгөөрэй. Одоо дахиад юм зээлэхгүй шүү. Энэ нэг хар архиан бойлвол таарна. Сарнаг хэл өрөвдөх юм. Одоо явж үз. Гэж дэлгүүрээсээ хөөхөд үслэн авсан Гэнсэр дэлгүүрээс яаран гарав. Гэрлүүгэн буцан өгсөх замдан тэсэлгүй өнөг шилтэйгэн задлан амруухан ойрдуулан уухын алдаад. Гэхдээ чихэнтэн цөөлгөн сонсогдов. Гэнсэр ойр хаван ажиглавал гудамжинд ганцаараа зогссон. Хаад нэг эсгэрэг салхинаас өөр аниргүй. Гал зурж байдаг хог юм байх та. Юм сонсож гинэ. Гэхдээ шилтэй архин амаар нь хэд том болгоод авав. Одоо л дотор нь онгойж
тоолхон өвдөлтөн намдав. Яах. Одоо сайхан боллоо. Ингээд зорно ялаад гэсэр гэрлүүгэн яран алхав. Эрдэн орж ирэн гэрэн ажиглавал шалан дээр туссан цуснаас өөр он цэнцүүл байсангүй. Энэ цусууд өчигдөр яг юу боллоо? Яах. Ихэн бодохоор л толгой өвдөж өглөө. Гэхдээ дахин хэд болгов. 3-4 жил уусан дараагаал тасран очдөг гинсэр яагаад ч юм энэ жижигхэн шилтэй юмдан согтоод баг шиг. Толгой нэргэн нүдэн бүрлдэж эхлэв. Гүй чи яаж вэ? Ингэж согтно гэж байхгүй шүү. Бисэр орон дээрэн очин суугаад өнөөхөөсөн дахиад хэд болгов. Сарва чамайг өргөссөн. Тэр давгийг дагаад явсан. Гэх чимээг алдаг оног ухаандан хальт мултхан сонсов. Чи яг юу гэж вэ? Надаар яах гээд байна? Хэмээн гэнсэр суулхан дуугаар хариу асуувал өнөөхдөө дахин сонсогдсонгүй. Чих тавин анхааралтай гэгчин хариу хүлээн суухад утас догров. Байна уу? Байна. Сарна байна уу? Ярих гэсэн юм. Утас нь холбогдохгүй юм. Арин байдаггүй. Өглөөнөөс хойш алга болж өглөө. Би харин чамаас асуух гэж байлаа. Тэгээд цагдаад хэлсэн үү? Араахан үгүй л байна. Хэмийн уцаар ярилцсан суугаад өнөх холоо дахиад л гэнсрийн чихэнд юм шивнэх мэт дуулдаад алга болов. Нэрэн. Данаа найз чинь ойрд дур яваад байгаа болол та. Өнөөдөр тэр нэг юм рууган явсан байх. Гэж хэлэхэд утасны цаана байх үсгүй итгэж ядан гайхаж байгаа шинжтэй. Сарна юу? Бид хоёр олон жил найзалж байна. Тэр тэгэх үсгүй биш дээ. Ямар би хаваа биш. Гэхдээ тажигнтал инээд алдав. Гэнсэр ингээд тэр ирэхгүй бол би үлсэж өгөх нь. Хүрээд очивол хоолтой юу? Гэхэд өнөх үсгүй инээдийн дарж зөөлрүүлээд ирээдэл үзэхгүй юу? Гэв. Үүнийг сонссон гэнсрийн нүдэн зэрэгч орноцон огт өсрөн болсон гэрээс гарав. Тэр сарнагийн талаарж бодогсөх тархиндан өглөгүй уцаар ярьсан бүс хөрөөгөн яарна. Үйтэн салхинд доогдох мэт гудамжаар гүүх шахан бууж зам тосон такси аван явсаар олон давхар шинхэн ашиглалтанд орсон барилгын гадаа ирэв. Барилгын нэг давхарт байрлахад дэлгүүр орж эд 3 юм амх зоордан дэлгүүрийн худалдах залуутай танилмт хэсэг яриудын зогсоод дэлгүүрээс гарав. Цахилгаан шат ажиллаагүй тул шатаар дээш өксөх гэнсэр амьсгаатан байж 5 давхарт гарч ирэв. Шатны чанх өөдөөс харсан хаалганы хонхыг очин дарав. Удсанчгүй хаалганы цан чимээ гарсаар тоёхон гэмээр биендэн нингэн халаад нөмөрсөн бүсгүй хаалга тайлж өгөв. Гэнсрийг харсан тариудан өвлөлгөн айл хүтэн инэн. Гэнсэр гэртээ ирсэн гэрэн эзэн мэт гутлан хальмалтхан тайлж өрхөд зочны өрөө чиглэн өрөөнд байрлах бүйтэн зөвлөв. Хоёр хөлөн жийж дүүшөргөхийн хойш налан хэвдлээ.
Үнэхээр л Генсер энд анх удаан ирж байгаа юм биш. Бүхэл бүтэн 6 сарын хугацаанд уг хоёр нууц харилцаатай байж. Сарнай галаг болсонд сандрах нь битгийх л аз мэтэр ярих Генсерийг харсан зулаа. Чи Сарнайд хайртай байгаагүй гэж юу? Эсвэл надад хайртай болж байгаа юу? Хайртай ч гэж дээ. Түүнийг өрөвдсөндөө л хамт байдаг байлаа. Одоо нэгэнд өөрийнхөө амьдралыг бодсон бүсгүйг би харж халамжлаад яахав дээ. Гэхдээ хажууд нь налан суугд зулаагийн гуйг зөөлөн илв. Хэрвээ би ч бас тэгээ талаг болж их бол чи өөрийг хайх уу? Юу гэж дээ? Би чамд чин сэтгэлээсээ хайртай. Ийн ойр зүрийн хэм ярилцаж авч ирсэн ариг дарс зэргийн ууцхан сов. Сарнайгч нэг их дурдсангүй. Нэг л мэдхэд нар бууж орой болжээ. Үүдийн салхи сэвэлдсэн хүлээж Генсерийг жиндүүлэн сэрэв. Хажуудан хэвдэг зулааг тавирах санаатай гараар нь дэмтрвэл байсангүй. Үүдийн салхи үлээсээр тэсгийн багтан нүдэн нээж харвал тэр гэртэн байхан тэр. Гэрийн хаалга дэлгээдэй байхад гадаа харан хувалсан харагдана. Юу вэ? Би яхахгүй л зулаагийн байсан да. Ямар хачирхалтай юм бэ? Зүүд юм баг та. Эмийн бодсон чи түүний дарах мэдрэмж яг л бодит мэд байсан тул ядаж гэрийн хаалгыг хаая гэж бодохтон орноос босов. Тэрхэн мөчөд гэрийн үдээр Сарнай ороод ирэхэн тэр. Дэрвгэр цагаан балааж өмсөж өсийн задгаа тавьсан тэрээр ал хуурхан алхаж явсаар Генсерийн хажууд ирж суув. Генсер хэсэг гайхан харснаа жижигнэ агур яваадэрв. Даваг та хоёрын явдлыг би гадралсан шүү. Гэхэд Сарнай хариу дуурсангүй. Генсер цааш жи яв дуураач. Генсер Сарнайг өөрлөгөө татан эргүүлсэн даруйдан огж жичин хойшхон болов. Хоёр нүднээс нь нулимс мэд улаан цус урсаж хүүхэн хараан байдгаар нь томроод жас улаан болсон Сарнай бүсгүй. Генсерүүд харсан даруйдан түүний хоолойг шахан бууж унахав. Генсер хичнээн болиулах гэж оролдсон ч Сарнайгаас гарах энэ хүч эгэл хүнээс гарамгүй байлаа. Өшөө хорсол зовлон шаналл агуулan ширдэг час улааннууд Генсерийг цоо ширдэж. Уртаас дургсан тас харуус нь салхинд хээсэн сэгсэлдсэн байгаа нь эгээдэл чөтгөр мэт харагдана. Хамаг биеийн байдгаар нь жангалж хөөдөн хөлсөн цовон гойцоор Генсер хардарсан зүүднээсэн сайн нэгсэрв. Хаана байгааг нь тойруулан харвал зулаагинд байлаа. Хажууд нь тухтан аргагүй ундаг зулааг харсан дараагаа л сайн нэг тайвширв. Өглөө зулаагийн хорлог дунаар Генсер сэрв. Хажууд нь хөөхөн харан ширэгж ихэд айсан байдалтай суухад зулааг хараад юу болсон юм бэ? Эмийн асуувал доторх хайдсан арай гэж даран байх зулаа. Чиний хоёр нүдний цус гарч ирсэн байна. Яг цусаар хойлсон мэт гэгэн тэр. Хэлсэн зүйлд нь баг зэрэг балмагдж гайгсан Генсер ухаалхын өрөө зүглэв. Үнэхээр л түүний хэлснээр
Хоёр нүднээс нь цусан урсаж хазрыг нь дагж хадсан байв. Энэ чинь одоо яахаар ангидаг үлээ? Хэмээн бодоод нүүрэн угаахцуур өчигдөр шин зүүдэнд нь Сарнай ийм төрхтэй байсныг санав. Санагт өдийхэнд л хамаг биенийх нь хүүтэн хөл сууж бүхэл биеийг нь чих үзүүлнэ. Түүнийг угаалгын өрнөөс гарч ирэхэд зулаа тайвширсан харагдана. Гэнсэрч шуудхан харихаар хувцлах оронд зулаа. Явлаа юу? Дахиад жоохон байхгүй гэж юу? Орохгүй болохгүй баха. Сарнай гэрд очижсэн байвал бөө юм болно. Гэнсэр гэртэн харихаар гэнсэр гарав. Эцэстэн гэхэд Сарнайг л гэх юм. Гэж үлэлгэн шивнэх цулаа гэрдэн ганцаараа үлдэнэ. Гэнсэр явсаар гэрдэн ирэв. Гэрийнхэн хойно хашааны буланд шахан байрлуулсан жижигхэн амбаар хашааныхан хаалгаар дөнгөж орж ирсэн түүний нүдэнд тусав. Хөгшин ижигийн өөд болсноос хойш тэр амбард ойртоогүй. Дээр нь үргэлж чоожтэй байдаг амбарын үүд дээлгээтэй байхан тэр. Төлхөрг нь хаануга хүрдэл мартаж өргсөн гэнсрийн толгойд Сарнайг л гэрдэн ирээд онгойлгож гих бодол төрөө дамжив. Гэрлүг нь том алгасаар орвол Сарнай гэрд байсангүй. Гэрээс гарч хойно амбар зүхрээд Сарнайг дуудвал хариу сонсогдсонгүй. Харин амбард нэг зүйл хөдлөх шиг харагдав. Энэ нэг юм чинь юугаан ухаад байдаг байна. Гисэр дөхвөл амбарын дотор сүйтгэх зүйл найс цааш савлах мэт хөдөлнө. Илүү ойртон очисон дараахан харсан зүйлтэй боломгдогтон хойш очив. Хоёр хөлн газраас хон дэрж найс цайс савлах Сарнай цэвхий цээж хоёр нүднээс нь цусан орсон хатаад бүхэл биеийн хөшиж. Гэхдээ яагаад ч юм зогсолтгүй хоёр тийшгийн савлана. Хэдэн хорон гүн шоконд орсон гэнсэр сая нэг эрүүл ухаантайхан золгож уцаан гаргаж сагдаа дуудах гэж халаасаа тэмтэрж өгтөн Ингрийн халааснаас нь түүний мартаж өргсөн өнөөх түлхүүр гараад ирэв. Энэ яахаар надад байдаг үлээ? Арай би онгойлгсон гэж юу? Үгүй. Тийм байх учиргүй. Арай би Сарнайг гэхдээ амбарын үүдүүд харав. Зогсолтгүй хоёр тийш савлах Сарнай би удааширч айжуухан зогсов. Зогссон даруйдан амбарын хүүтийн шалан дээр пэтхийн очив. Бүхэл биеийг нь хүлээд өргөссөн мэт гэнсэр хөшсөн хэвээр. Айдсантай автаж муу ярийн бодолдон хүлэгдэн амбарууд харан байхад Сарнай бүсгүй бие гинэд хөдлөх шиг болов. Нүднийхээ буланд харагдаг зүйлд итгэж ядагтан гэнсэр хүүхэн хараахан жижигрүүлж Сарнай бүсгүй бие дээр харцаан тогтов. Гадаа баг зэрэг хэсгэрэг хүүтийн салхинд түүний хувцас хөдөлсөн гэж төсөөлөхийг хичээхдээ зэрэгцэн. Сарнай би алхуурхан дээшлэв. Амбарын модон шал хягтан дугарж шалыг нь хомсаран самардах хоёроор дээшигэн алхуурхан өндөв. Урдаас дурагсан хар үсэн шалан дээрээс цоглуулан авч толгон дээшигэн болов. Өрнийх нь урдуур үндсэн үснийх нь завсраар час улаанууд гэнсрийг цооширдэнэ. Энэ бүхнийг нүд салгалгүй харах гэнсэр өөрийнх нь харж буй зүйлд итгэж ядан. Өөрийнх нь унтаж байгаа.
Эсвэл сэрүүн багадан итгэж ядан байхад сарнаа бүсгүй би дөрвөн мөчин дэрэн тулан түн рүү дарив. Энэ үдэл гэнсрийн хөшүүн байдал биенээс нь сарниж эренхийн зүг эргэж хараад газар хэдэнтэй самардан босоод гэрлүүгэнгүй. Тэр эргэж харсангүй. Гэрдэн орсон даруйдан хаалгаан бидэдэл хааж төгжээд хаалгаа налан дойсов. Зүуд. Энэ зүуд байх хэвээр. Хэмийн амандан давтан өмөлсөр соход өнөөхөл хоолоо дахиад л гарав. Гэнсрийн ухаан самуурж хэрүүдан ийм байдалтай сууснаач тэр өөрөө үл мэднэ. Сая нэг тоон өдгөн харвал гадаа харанхуй болжээ. Гэрээг түнэр харанхуй тэр жигтэн нөмөрсөн аж. Би юм харсан биз дээ. Үгүй. Ер нь би юу ч хараагүй. Хайшаантан орж ирээд дараа нь гэрдэн орж ирээд саялсэрлээ. Гэж харсан зүйлдийн үнэхээр итгэхийг хүссэнгүйтэн энэ л үгсийг өөртөө итгүүлэх гэж хэд хэдэн удаа давтаж хэлв. Олон дахин давтан хэлсэн дараахан сүүлдэн өөрөө чинэндэн итгэх шиг. Харин одоо батлахын тулд амбааран гарахаар гэрээсэн гарав. Амбар өдөд өгөх бүрд хоёр хөлн хүндэрч. Намган донд алгах мэд хоёр хөлн зөөжөдөн алгасаар амбаарынхан урд дээр зогсов. Үнэхээр л түүний харсан зүйл худал гэлтэй. Амбарын хаалга төгжийтэй хагаад чимээ аниргүй. Тийм байлгүй дээ. Борол харсан байхана. Энэ харуулснаас л нэг бололоо. Гэхдээ энгэрийн халаас руу гараан удаанаар явуулж тэмдрэв. Гард нь баригдаг зүйлээсэн болоод түүний тайвшрал үгүй болов. Учир нь түүний гард өнөөгтөл хүрэн баригдсан аж. Одоо тэр юу гэж өөрийнх нь сэтгэлийг хуураханч мэдсэнгүй. Түүнийг ийм зогсох хооронд амбар дотор хягтан дугарч хаалгыг нь дотроос нь балбах сонсогдов. Балбах доо илүү тодорч цөм зөхөд гараад ирэх нүг гэлтэй. Ахаарай. Чи яагаад намайг хинтүгчих вэ? Би вэ сарна онгойлголтоо. Гэхдээ амбар дотроос гарав. Гэнсэр жойштой амбарыг нээхийг хүссэнгүй. Амбар дотроос дуулдах дуу хичнээн сарнаа бүсгүй хоолой байсан ч тэр айдсандан дээлдсэн бололтой. Чихэн дарж толгойхон сэгсрэн гэрлүүгэн алхав. Гэрдэн горж хаалган татан хаасан хэдий ч амбараас гарах дуу сонсогдсаар. Удлаа. Ийм байх учиргүй. Хэмийн амдан бувтан зогсох хооронд өнөө хоолой дахиад л ард нь гарав. Сарнаг чи тэр дотор дөгдсөн. Одоо хүртэл тусламжгүй гэж байна. Тэр орой нэг шиг. Чи яг юу гэж чинь вэ? Хойшгон хар. Тэгвэл чамд харагдана. Инглидэг гэнсэр алхуурхан толгойгон хойш эргүүлж баг багаар биеийн бүхэлдэн хойшхон эргүүлв. Юудэнтэй нөмрөг мэдэд соёл нөмөрж биеийн бүхлээр нь гинжээр орож мах арс гих зөөлгүй яс болсон хоёр гарнаас нь цэнхэр туяа засарч тэргээд нэрлэх аргагүй зүйл агаард хөвөх мэт байв. Чи юу гэж чинь вэ? Надаар яг гэж
Гэнсэр ээрж мөрөн айдсандан дарагдан гэлэхэд өнөөх зүлж нь алхуурхан гэнсэр дээр өрдөж ясан гараар нь түүний хоолойг шаахан боож эхлэв. Гэнсэрийн амнаас цагаан хөл сахарж ухаан балардан амьсгал нь боогдож эдэн мөчөө дэмэл сарвалцуулна. Харин хар юудынгийн дотроос төрөл бүрийн авай гарна. Уйлж хашгирах төрөл бүрийн хоолой тусламж гуйн орилно. Түүнэр харанхуй хужих өрөөнд гэнсэр сэрв. Өрөөний голд асаасан ганцхан лаа чадах чинэгрэн гэрэлтгэж харанхуй залхиулах мэд тэрхэн хаваарал тусна. Тэрхүү асах лааны урд хар юудэнтэй нөмөрсөн хүн буруу харан сууж хөвзөгдөв. Тэрээр амдан юм шивнэн байгаад гэнсэрийн сэрснийг мэдсэн бололтой. Түүний зүгт толгоогон эргүүлв. Сэрч өгснө. Хэмийн асуухтан юудынгийн болгов. Өнөөх давг байлаа. Гэнсэр "Вэ, аанаа ямар ч өдгөр нь болоод байна. Одоо хон би чамд сайн тайлбарлаад өгнө. Тэр хүртэл томоотой хэвдэж бай." Гэнсэр усан цай шарж хийж буй зүйлийн үргэлжлүүлв. "Юуг тайлбарлана гэж? Чи ямар новшин хийгээд байна?" Гэхэд давг "Чи харсан бидтэй. Төөнийг тэр бол сүнс замчлагч. Өөрөөр сүнсээр хооллогч. Тэр чамайг олсон. Би амьд үлдэхийн тулд өөр хүнийг түүнд олж өгдөг юм. Чи ч бас тэр хөөрхий хүмүүсийн нэг." Ийн хэлэхдээ багталтай наргагүй инээ талдав. Гэнсэр "Нөөш чинь юугаа хуцаад байгаа юм бэ? Чамайг би алчхан шүү." Гээд газраас өндийсэн хэдий чи бууцсан урш сөхрөн унав. Давг "Чи чадахгүй л болов. Тэгээд чи надад баярлах хэрэгтэй. Чамайг алахын оронд би өөрийнхөө оронд түүний зарцуулахаар шийдсэн. Тэгээд би эрх чөлөөтэй болно. Харин чи түүнд өөр хөөрхийлөлтэй хүмүүсийг олж өгөх болно." Гэнсэр босвол гэнсэр "Яагаад заавал би гэж өөр өчнөө хүн байгаад л хүссэн бүхнийхээ сүнсийг авч чаддаггүй хэрэг. Тийм ээ. Яг зөв. Тэр зөвхөн архинаас амсан хүний л сүнсийг авч чадна. Яг л чам шиг." Гэнсэр давг цайшхан алхах үед хөлнөөс нь гинж зүүгээдээ харагдав. Гэнсэрийн харцаг хөлнөөс нь зүүгээдээ гинжин дээр тусахыг хараад давг энэ бол түүний хоригрох зүйл. Энийг хизээж тайлж бас юугаарч эвдэж болохгүй. Чиний хөлдөж зүүгээдээ байна. Чи мэдрэхгүй байна гэж юу? Одоохгүй тэр ирнэ. Миний ажил дууссан. Би эрг чөлөөтэй болж. Чи харин энэ түнэр харанхуйд үлдэнэ гэж инээдийн барьж ядан инэм хэлв. Гэнсэр "Зарнаяасан. Чи ч бас түүнийг халсан уу?" Гэхэд давг огцом гэнсэрөд хараад "Юу? Чи өөрөө шүү дээ. Санахгүй байна гэж юу?
Чи хайртай Сарнагийнхаа сүнсийг дүнд өргөн барьчихсан биз дээ. Өөрийнхөө гараар гэхтэн даран байсан гэнэтэн сая нэг амнаас ангарагав. Бодлоо. Би юу гэж ихнэрэн алж явах юм? Галзарсан новш. Отох намайг соллоодох. Тайвшир. Тэр ирж ивэн. Гэсэр газар өвдөглөн сууж гэнсэрүүд харав. Удаачгүй гэнсрийн ард нуруугаар хүйд таах мэдрэмж төрж. Өөтийн цалиг сэвэлцэг шиг болоод түүний хажуугаар бараан хар зүйл агаард хүн хөнгөрөв. Эцэн минь. Мөхөц намайг одоо явуулна үсттэй. Гэж давг толгой бүхийсэн чигтэн гэлв. Харин өнөөх зүйл чинь давгийн хоолноос шахан дээш өргөж нэг гараар нь давгийн нүүрийг таглан нүүрнийх нь арсыг хуулах мэт дээш татав. Гарыг нь даган давгийн биенээс цагаан саарал зүйл зогсолтгүй өнөөх зүйлийн бээрүү шилж шарагдав. Удсан чгүй давгийн хоржийн хадсан биеийг гэнсрийн урд жолоодав. Гэнсэр таг хөссөн чигтэн тэрхүү үйлчлэг харахаас өөр зүйл эсхийнэ. Намайг хоолол. Тэo эндэр. Гэхдээ гэнсрийн чихэн сонсогдоод сарнах шиг болов. Нэг л мэдхэд тэр энгэрийн хувин тэрсээр цайлаг сөрөн алхаж байхтан ухаан оров. Гадаа эсгэрэг салхинаас илүү хөлийг нь хайрах хүйтэн хар төмөр хөлнөөс нь цүүгээтэй харагдав. Урагш гიშгэх хөвөрдөг хөлийг нь холохож хүн дүүргэн. Тэгээ зогсохгүй энгэрээс нь хангалах энэ муухай өнөр яг л муудсан махлууга хангалж амьсгаа авах бүрдийн огон бөөлчмөр санагдана. Энгэрдийн баг тэр муухай өнөрдөг зүйлийг гарган харвал үргэлж давг дүнд авчирж өгдөг өнөөх шилтэй арх байв. Эгтэн яагаад ч юм өнгөн хардаж бохирдод дотор муухайр өнөрдөн. Гэнсэр цаашид яах хэсгийн үл мэднэ. Толгойд нь эргэлдэх бодлуудаа дарагдсаар хөөтөн цалиг сөрөн явж одов. Ингээд нэг л мэдхэд 2 сарын хугацаа өнгөрч. Энэ хугацаанд гэнсэр хагас галзуурсан гэхэд хэлсдэхгүй болж. Таарсан таньдаггүй гээд арх өгж болох бүхэнд өнөөх архиан уулгаж явсаар. Хээчний хүнийг тэр архинд живүүдэн алж байгаа ч тоохон байж. Зөвхөн хар амил аварж гарах гэж оролдсоор. Гадаа хүлээлгээ бүрэнхий зоргох хавьц. Гэнсэр хэдэн залуустай ууж суугаад харихаар босно. Хөөтийн жавар дажигнан байх өвлийн нэгэн үдэш. Амгал дулаан гэснээ өмсөн гэдэж энэ хөөтийн жавард тус эс болно. Алхаагаан түрсгэж хөлдөхгүй тулд 2 гараар нь чэйжийн орон дэврээд үрж дулаацуул хийх гэж байна. Ош. Чэнад гэнжин жирж яваад ядрахгүй байна уу? Гэх нэгний дуу зөрөх хашааны завсраас гарав. Гэнсэр аргал асаж байна. Хэмээн хариулсан дараахан зогд тусан зогсов. Өөрөөс нь өөр хэний ч харж байгаагүй хөлнөөс нь зөөгдөх гинжиг өөр нэгэн харцанд ихэд гайхав. Дэмо. Дэгэвэл болоо доо. Гэнсэр өнөөх хэрийн цааш явахыг заасан дээр гიშгэх хөлийн чимээнээр мэдсэн гэнсэр. Хашааг нь налан хошоогон 2 бантны завсаар хийх шахан. Бац.
Та энийг үнэхээр харж байна гэж юу? Та яг хэн юм бэ? Гэхэд өнөөхөр зүгээр л нэг галзуу. Би хүн биш. Жантай л адил галзуу нэгэн оршихой. Гэд чанга дугаар инээд л дав. Гинсэр надад туслаач. Та ямар нэгийг мэдэж өгөө үсттэй. Энийг энчиг энгийн хүн харж чадахгүйг би сайн мэдэж байна. Гэхэд өнөөхөр туслаач. Хүн байхэр хэн арихаар сольж уучхад. Атдаг сүлд нь түүнийхэн зарцуулж яваач. Араман аврах гэж тусламж ирж бүх хэрэгөө. Гэж их л яжлан хэлэх үедэн түүн рүү дөхөв. Тийм байсан ч би хамтрах хэрэгтэй. Би амтармаар байна. Түүний тулдал тэр олон хүнийг хорлжээ. Ганц амин аврах гэж. Чиний хойноос дагаж яваа энэ олон бараан зүйл хөөрхий хүмүүсийн сүнснүүд байх нь. Гэж өнөөхөр хэлэхэд гэнсэр хойш харавал хоосон гудамжинд өөрөөс нь өөр нэг харагдсангүй. Өөтөн байна. Алив. Яахав гэрдор. Гэж өнөөхөр хэлээд чааш гэрүүд зөвлөв. Гэнсэрж түүний араас гэрлүү орохоор алхана. Хөнгөй хоосон гудамжинд хүйтийн салхил эсгэр сонсогдоно. Гэнсэр залууг тахан гэрдоров. Гадаа хайлах засан ширхэхүүд тооноор бууж өмгөр гэрэж ядхаар нь дулаа цуулгахад зөөхний дээр буухтан хайлна. Гэрэг тойрлон тавьсан тавилгууд эвдэрч шалан дээрх хогнов шиг хөглөрөн хөвдөн. Өнөөх залуу үнийг ч нэгийг тоосонгүй. Номердон очин завлан суугаад гэрийн халаасаас тамхи гарган амдан зовж үлдсэн халаас нь тэмдэр жаргадав. Энэ ус чинь үнэхээр галзуу байх та. Ёрн юунд найдагтан энийг мэг дагаад ороод ирв. Гэх хөдөл гэнсрийн толгойд зурсхийн ор дамжив. Өнөөх залуу халаасаа тэмдэрхэн байгаад гэнсрөөд харав. Болвэн оо. Би галан хайчсан болол та. Өшөөд байлгүй ийшингэрээ цугаад ах. Гэж өөрийнхөө хажуухантай зав. Гэнсэрч юу ч болвол болог гэж бодогтон асаагууран түндгөөд хажуудан сов. Залуу амндан цуусан тамхиан асааж уушхан дүргэж хэдүүжтэй сороод агаар замхрах утааг нь ажиглан сууна. Хин хинжих хэсэгхэн юм ярьсангүй. Хин хинийхэн ажиглаж хин хинийхэн талаар өөрсдийнхөө толгойд тунгаан бодож байгаа бололтой. Ой. На тэнгэрээ чинь анхлаад байгаа муухай өнөртэй юм гаргаад ир. Амар зэдэлхэн. Гэхэд гэнсэр ингэрхэн халаасанд байх шилтэй архин гархан урдаан тавив. Үнэхээр тэр архинаас аимшигтэй муухай өнөр ханхална. Гэхдээ гэнсэр тийм өнөр бараг л мэдэгдэх юм байсан. Даассан гэхэд болно. Өөрөөс нь өөр хинээш мэддэггүй зүйлүүдийг энэ залуу мэдээд байгаа нь нэг л жигтэй санагдана. Энэ залууг яг хин юм бол гэх бодол гэнсрийн дархинд тасралтгүй эргэлдэнэ.
Залуу гинсрийн урдаан тавьсан архийг авч яроолосон толгой хүрдэл нарийн гэж байна. Арх гэдэг зүйл мэлмөөгөө үнэртэйдтэй. Энэ зүйл хичнээн хүний сүнсийг, хичнээн хүний нулимсыг өрдөн тээж явдгийг чи мэдхөө. Энгийн хүн өөний жинхэнэ төрхийг харж чадахгүй. Ингэхдээ чи бид хоёр шиг галзуу новшнууд л энэ бохирдсан зүйлийг харж чадна. Гэхдээ архийг задлаж амаар нь залгилж эхлэв. Удсанчгүй шилтэй архины доторх юулэгдэж, хоосрохын цагт шилийг нь урдах нь шидчихв. Саяны уусан архины гайшин амт нь гарсан уу? Эсвэл энэ залуу амт мэдрэх юм байсан уу гэлтэй. Өгтөөс арх ууж байн чинээ тоосонгүй. Царай ганж ярвайлагсангүй. Би жам шиг арчаагүй нэгэнд туслахыг хүсэхгүй байна. Гэхдээ жамаг зүгээр орхичих бол өөр хүмүүст гайлуудана. Жамад тусалж байна гэж бидгий бодоорой. Гэж чанга дуугаар хэлэхэд гэнсэр хариу дуурсангүй. Залуу цааш үргэлжлүүлв. Олон хүний цус нулимсыг үтсэн чи тэм чамар энтэй смолтрахгүй байх. Чиний дэвчээр л мэдэнэ. Би юу ч байсан дэвж байна. Би юу хийвэл болох юм? Юу ч хийх гэсний хэрэггүй. Одоогүй чи өөрөн ойлгоод ирнэ. Харин чамд дахиад байхгүй биз? Нэг л анзангүй. Гэж өнөөх залуу үл хэлэхэн инэмсэглэв. Гэнсэр толгой цагсран хариу хэлэх зөөрдөн бодол давтана. Өмгөргөр дахиад л чимээгүй болов. Гэнэтхэн гэнсрийн хард нуруугаар хүүт тааг шиг болж хүүтийн цалих гэрийн хаягаар шууран орж ирэх шиг санагдана. Бүлээхэн байсан гэр цэвхийн хүүтэн болж гэрийн халаг нэг дэлгэгдэж нэг хүчтэй савн буцан хаагдав. Гэнсэр хаалгууд хараад өнөөх залуу руу эргэн харвал өнөөх залуу амндан юм буутнаж үзэгдэв. Удсанчгүй гэрэл унтарж гэр харанхуй болов. Энэ үед гэрийн хаалга савн онгоогтон гадсан гэлдэ буцаж хаагдсангүй. Гэнэтхэн өнөөх залуу өндөж гэнсрийн нүрлүү ямар нэгэн засаад түүнийг дээш өргөсөн дараахан үүдөөд чөлөөдов. Хичнээн том биетэй гэнсэр байсан ч цааслууга үүд рүү өнгөрөн очив. Новшо яаж хэмиглээд гэнсэр газав. Холонд нь юм тэглэж хамнаас нь ямар нэгэн зүйл буудсан гарахыг оролдог шиг. Хахаж цацсан хэд хүчтэй ханаалагсан дараахан зогсолтгүй бараан хар зүйлэр пөөлж эхлэв. Хоолойг нь орж дотрыг нь залах нү гэлтэй зүйл амнаас нь зогсолтгүй гарсаар. Сая нэг намдж тэр бөөлж хүн болов. Дотроос нь бөөлжс болон гарсан тэр бараан зүйл амьттай мэд хөдөлж амтай мэд дуграх шиг санагдана. Гэнсэр хойших хомөрөөд харвал өнөх юудэнтэй нөмрсөн бэйгүй хоосон бараан зүйл ирж гисэн. Залуугийн хоолоноос шахан дээш өргөж харагдав.
Залуу хэдэн мөчийн сарвалзуулан амьд гинцэн байхтан гартан тасадхан байсан зүйлэн өнөөх рүү цацав. Төвний цацсан зүйл биегүй болсон зүйл үйлчилсэн бололтой. Навсаас нь нүмерэг мэт зүйлээс нь уур савсаж төлөгдөж эхлэв. Энэ үед жиг гинсрийн дотор шатаж дахиад л буйлжв. Ээжний хугацаа өнгөрснийг үл мэднэ. Сайн нэг гэр дэргэлдэх хүйтийн салхи намдэж хаалагч буцан хаагдав. Харанхуу харилгаж гэрэлж асуув. Энэ үед залуу "За, дэвчж гарсноо. Хөш. Амсгатай байна уу?" гэж гэнсрэс чанхан дугаарасав. "Тийм ээ. Сая юу болоод өнгөрвөө? Чи түүнийг нарж гисэн үү?" "Юу? Би түүнийг дараагүй. Дарах ч боломжгүй зүйл. Арх гэдэг энэ цагаан дөрөхтэй мэд боловч бараан хар зүйл. Энэ байгаа цагт эзэж тэр алга болохгүй. Чи бид хоёрын мэдэхгүй нэгэн газар өөр нэгэн үүнээс болж үгэж, өөр нэгэн үүнээс болж уйлж л байгаа. Энэ ийм л зүйл. Тэгвэл энийг яаж бүр мөсөн дарах юм бэ? Ямар нэгэн арга байхгүй гэж юу?" Хэмийн гинсэр залуугаас асуувал залуу дуугаа намсгаж урдаар санаалтаад "Боломжгүй л хаада. Он гэдэг амьтан өөрөө л үүнээс зугтаж чадна. Түүнээс биш түүнийг устгаж болж чадахгүй. Арх байгаа цаг ч юу дээ. Одоо чи ява? Харин дахиж харуулсан готорвол авралгүй гэж бодоорой." Хэмийн гинсэр зануулав. Гинсрийн дотроос булхар чулуу аваад хайсан мэд дотор нь уужирч бие нь хөнгөрөв.